За сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За багшны нуудаа төрсийн талбай түүнийг хэрхэн яаж олох вэ гэдэг талаар тайлбар өгье. За юуны өмнө бид нар төрсийн талбай гэж яг аль хэсэг нь юм бэ гэдгийг мэдчих нь хамгийн чухал байгаа. За тэгэхээр эхний өгсөн төрсийг бүгдээрээ харъя. Тэгэхээр эхний төрсийн талбайг олохын тулд бидэнд талуудын урт нь мэдчих хэрэгтэй болдог. За тэгэхээр талуудын урт мэдэгдэж байгаа тохиолдолд уртыг өргөнөөр үржүүлэх буюу А-г Б-гээр үржүүлсэн тохиолдолд талбай хэмжигдэхүүн гардаг гэдгийг бид нар маш сайн мэднэ. За тэгвэл энэ дүрсэд 18 см квадрат гэж гарсан маань яг юуг илэрхийлж байгаа юм бэ гэдгийг л ухаарч ойлгох нь хамгийн чухал гэсэн үг. За тэгвэл энэ дүрсэд 18 ширхэг квадратнууд байгаа юм байна гэдгийг л олж байгаа маань энэ дүрсэд талбайг нь оллоо гэж ойлгож байна. За тэгвэл дараагийн жишээн дээр харъя. Талуудыг миллиметрээр өгсөн буюу 2-6-гийн харьцаатай гэж бодвол 2-6 12 мм квадрат гэдэг маань энэ дор өгөгдсөн дүрс хаашаа 1 мм-ийн урттай 12 ширхэг квадрат байгаа юм байна гэдгийг олж байгаа маань талбайг болж байгаа гэсэн. За дараагийн дүрсийг харахад мэдээж квадрат байна. За квадратын талын уртыг дециметрээр өгсөн байна. 4 4-4-ийн 16 дециметр квадрат буюу энэ дүрсэд хаашаага 1 дециметрийн урттай 16 ширхэг квадратнууд байна гэдгийг олж байгаа маань дүрсийн талбайг олж байгаа гэж ойлгож болно. За тэгэхээр бид нэр талбай гэдэг ойлголтоо мэдсэн. За тэгэхээр талбайд бас хэмжигдэхүүнүүд байдаг. Тэгэхээр энд багш нь талбай хэмжигдэхүүнүүдийг багаас их рүү ирмэлэн бичсэн байгаа. За тэгэхээр бидний мэдэхгүй ямар хэмжигдэхүүн байна вэ гэхээр R, G, километр квадрат гэдэг хэмжигдэхүүн. За талбай гэж байгаа учраас бүх нэгж маань квадрат гэдэг заавал дагалдуулж явж байгаа гэсэн үг. За харин урт мэдэгдэж байгаа тохиолдолд зөвхөн миллиметр, сантиметр, дециметр гэж явна. За тэгэхээр мэдээж энэ хэмжигдэхүүнүүд маань хоорондоо холбоо хамааралтай байдаг. За хэрхэн яаж хамаардаг вэ? Хэрхэн яаж хоорондоо холбогдож хамаардаг вэ гэдэг талаар бид нар танхимын хичээл дээр үзсэн байгаа. За тэгэхээр энэ талаар багш нь ганц нэг жишээн дээр бас тодруулж тайлбарлаж өгье. За эхний жишээ. Нэг тал нь 1 см-ийн урттай буюу хаашаа 1 см урттай квадратыг 1 см квадрат гэж нэрлэдэг. Харин энэ нь хэдэн миллиметртэй тэнцүү юм бэ гэдгийг олохын тулд биднэрт уртыг хэмжигдэхүүн маань хэрэг болдог. За тэгэхээр 1 см-т 10 мм тэнцдэг бол 10 100 буюу 1 см маань 100 мм квадраттай тэнцдэгэ гэж ойлгож байна. За дараагийн жишээг харъя. Дараагийн жишээ маань дециметр буюу 1 тийшээ 1 дециметр буюу 10 см гэсэн үг тийм ээ. Тэгэхээр үүний хамаарлыг олохын тулд 1 дециметрт 10 см багтдаг тул бид нар 10-ыг 10-аар үржүүлээд 100 см квадраттай тэнцүү юм байна гэдэг хамаарлыг олж болох юм аа. За одоо тэгвэл дараагийн жишээн дээр бүгдөө хэмжээгээ бүр томруулъя. За га гэдэг ойлголтоо. Тэгэхээр га гэдэг маань голцоо газар тариалан арай том хэмжээг заасан хэмжигдэхүүн байгаад байгаа. За тэгэхээр нэг га маань хаашаага 100 м-ийн хэмжээтэй газрыг хэлдэг. За тэгэхээр нэг га хэдэн метр квадраттай тэнцүү юм гэдгийг олохын тулд хаашаа 100 юм болоод 100-г 100-аар үржүүлнэ. Талбайг л олж байгаатай ялгаагүй. 100-г 100-аар үржүүллээ 10,000 м квадрат. Тэгэхээр нэг га маань 10,000 м квадраттай тэнцүү юм байна гэж хамаарлыг олдог байгаа. За тэгэхээр бүгдөө энэ мэдлэгээ ашиглаад гэрийн даалгавар буюу онлайн шалгалтанд өгсөн зарим нэг жишээн дээр багш нь тайлбарлаж өгье. За эхний жишээ минь ногооны талбай өргөн нь 12 м, урт нь түүнээс 4 дахин их бол талбай гэхлээд олно түүнийгээ сантиметраар илэрхийлэх даалгавар. За тэгэхээр бид нар яг өгөхөр өгөгдлөө ашиглаад юу мэдэгдэж байна?
юу мэдэгдэхгүй байна вэ гэдгээ олж тогтооно. За үүний үндсэн дээр юуг олох вэ гэдгээ бас тэмдэглэнэ гэсэн үг. За тэгэхээр өргөн нь мэдэгдэжсэн, урт нь мэдэгдэхгүй байх бид нар олсон тийм ээ 4 дахиад учраас. Тэгэхээр хоёр тал мэдэгдэж байгаа учраас талбайгаа талыг талаар үржүүлээд оллоо. За тэгэхээр талбайгаа бид нар олцсон. За ингээд орхисон хүмүүс олон байгаа. Гэтэл бид нар бодлого бодохдоо заавал дахин нэгтэлж асуултанд хариулж үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Бидний хариу маань метр квадратаар дууссан байна. Гэтэл асуулт маань сантиметр квадратаар илэрхийл гэсэн байна. За тэгэхээр бид нар одоо үүнийг илэрхийлэхийн тулд 1 метр бидний бодсон маань метр квадрат гэсэн тийм ээ. Метр квадрат маань хэдэн сантиметр квадраттай тэнцүү юм бэ гэдэг хамаарлаа мэдэх юм чухал. За үүнийг олохын тулд мэдээж 1 метрт хэдэн сантиметр багтдаг вэ гэдгийг уртыг хэмжигдэхүүн маань биднэрт хэрэгтэй гэсэн. Яагаад гэвэл 1 метр ийшээ 100, за ийшээ 100, 100-ийн 10,000 сантиметр квадратнууд багтдаг юм байна гэдэг хамаарлаа олсон тохиолдолд бид нар энэ метр квадратаа 10,000 сантиметр квадратаараа үржүүлээд 5,760,000 сантиметр квадрат гэж олж олно. За дараагийн жишээ. За тэгэхээр бид нар талбай хэмжигдэхүүнүүдээ мэддэг болсон. Хамаарлаа ашиглаж бодлого боддог болсон. Одоо гэтэл бас нэг ойлголт маань доголтой төрсийн талбай байдаг. За тэгэхээр мөн адил гэрийн даалгавар төгссөн дасгал даалгавар дээр тайлбарлая. Тэгэхээр энэ дүрс маань доголтой дүрс байна. Догол үүссэн шат шиг гэсэн. Тэгэхээр энэ дүрсийг олохын тулд биднэрт мэдээж талуудын өгөгдсөн уртын хэмжээс хэрэгтэй. За үүний дараа яах вэ гэхээр хоёр аргаар олж болдог. Энийг бид нар танхимын хичээлээр үзсэн. За тэгэхээр нэгдүгээр арга буюу дүрсүүдийг хуваар хэдэн дүрс болох вэ? Энэ догол дүрснээс. За тэгэхээр багш нь яах вэ гэхээр дундуур нь хуваагаад ийм хоёр дүрс тэгш үзэх квадратаас утгах юм байна гэд хуваалаа. Үүнийхээ дараа бид нар яах вэ гэхээр хэдэн дүрс утснээсээ хамаарч талбай 1, 2 гэж дугаарлана. За ингээд талбай 1-ээ олох гэтэл бидэнд яасан бэ гэхээр өргөн нь мэдэгдээд байдаг. Уртын хэмжээс маань энэ дээрээс энэ хүртэл 13 гэдэг байгаа боловч энэ хэсэг маань мэдэгдэхгүй байгаа учраас одоо яах вэ гэхээр 13-аасаа мэдэгдэж байгаа энэ 6 см-ээ хассаад 7 м юм байна гэд өргөнөө мэдчихлээ. За тэгвэл талбайг олохын тулд амархан талыг талаар үржүүллээ 4-7 28 м квадрат. За нэгдүгээр дүрсийн талбай 28 м квадрат. Одоо бидэнд хоёрдугаар дүрсийн талбайг олох гэсэн. За хоёрдугаар дүрс маань квадрат буюу талыг талаар үржүүллээ 36 м квадрат. За гэтэл одоо бидний олох дүрс маань сая хоёр дүрсээс салгацсан байсан бол одоо үүнийгээ яах вэ гэхэд нийлүүлэх буюу хооронд нь нэмнэ. За ингээд нэмэхэд 64 м квадрат гарч байгаа маань энэ дүрсийн талбайг болж байна. Нэгдүгээр дүрсийн талбай, хоёрдугаар дүрсийн талбай хоёрыг нэмснээр энэ дүрсийн нийт талбай хэмжээ гарч байна. За тэгвэл дараагийн аргаар бүгдөө бодож үзье. Дараагийн арга маань энэ дүрсээ бүтэн болгоно. Гүйцээ. За ингээд бүтэн болгохоор нэг том тэгш өнцөгт үүсэж байна. Үүнийгээ бүгдөө талбай 1, за догол байсан газараа талбай 2 гэж үзье. За дугаарлсан юм чи одоо бүгдөө талуудыг хооронд нь үржүүлээд талбайгаа олох хэрэгтэй байна. За тэгэхээр талууд маань мэдэгдэж байгаа тохиолдолд талбай 1 буюу том талбайгаа олоход 13 6 буюу 78 м квадрат гэдэг бид оллоо. Одоо талбай 2-ыг олоход бидэнд юу олдохгүй байна вэ гэхээр өргөн мэдэгдэхгүй байна. За тэгэхээр өргөнөө олохын тулд энэ 6 м-ээсээ за энд 4 м гэж өгөгдсөн байгаагаа хасгаар энэ үлдсэн талын маань урт гараад байна. За тэгэхээр энэ өргөнг бид нэр түрүү 7 м гээд олцсон байгаа учраас 4 7 2 7 14
метр квадратаа гэв. Доголтой дүрс маань 14 метр квадрат. За одоо бидний үзэх олох гол талбай маань доголтой байгаа учраас одоо илүү дүрсээ хасна. Тэр улаан дүрсийн талбайг хаснаа гэсэн. Тэгэхээр 78 метр квадратаас 14 метр квадрат буюу энэ улаан дүрсийн талбайг хасгаад бидний олох гэж байгаа талбай маань үлдэж байна гэсэн. Ингээд хоёр бодлогоны маань хоёр аргаар бодсон бодлогоны маань бодолт хариу маань таарч байна. За дараагийн жишээн дээр. За энэ мөн адил гэрийн даалгаварт өгсөн бодлого байгаа. Тэгэхээр энэ өмнөх бодлогоосоо юугаараа өөр юм бэ гэхээр гурвалжин дүрс гараад ирсэн байгаа учраас хүүхдүүдэд маань жоохон эргэлзээ гарч ирсэн. За энэ дүрсээ бүгдээрээ салгаж авч үзье. Тэгэхээр энэ дүрсээ салгаж аваад ямар аргаа хэрэглэх вэ гэдгээ бас бүгдөө өөрийнхөө бодох мэддэг аргаа хэрэгжилж болно гэсэн. За тэгэхээр квадрат тэгшинцэгтийн талбайг олоход амархан байдаг учраас гурвалжин дүрсээ гүйцээгээд бүтэн болгоё. За энэ тохиолдолд биднэрт бодоход амархан. За том дүрсээ А талбай буюу жижигээ Б гэж тэмдэглэе. За тэгээд эхлээд Б дүрсийн талбай олохын тулд талууд маань мэдэгдэж байгаа учраас шууд бүгдээрээ оллоо. 3 6 18 см квадрат. За одоо Б дүрсийнхаа эсрэг талын А дүрсийн талбай буюу бүтэн болгосон талбайгаа олоход бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр за энэ дүрс минь дээрээс энэ хүртэл 12 юм бол одоо энэ үлдсэн нь хэдэн сантиметр юм бэ гэдгийг олох гэж байна. За тэгэхээр яаж олох вэ гэхээр 12-оос өргөн буюу 3 см ахслаа 9 см юм байна. Тэгвэл квадратын маань тэгшинцэгтийн маань нэг тал нь 9 см. За тэгвэл талбайгаа олъё. 9 6 яагаад 6 үржүүлэх гэхээр ийшээ 9 ийшээ 6 тэгэхээр 6-9-ийн 54 см квадрат юм байна гэдээ олсон. За гэтэл бидний олох гол дүрс маань энэ дүрсийн 2 хуваасны нэг нь байгаа. Тэгэхээр аливаа зүйлийн 2-ны 1-ийг олохын тулд бид нар 2-тоо хуваадаг. Мөн гурвалжны талбайг олохын тулд мөн талуудыг үржүүлээд 2-т хуваадаг байна. За тэгэхээр яаж ийнү гэхээр энэ нийт сая бүтэн болсон энэ тэгшинцэгтийнхөө талбайг 2-тоо хуваагаад 27 см буюу энэ А дүрсийн талбай гараад ирж байна гэсэн. Одоо бидэнд талбайгаа олоход амархан болсон. А, Б хоёр дүрсээ хооронд нь нийлүүллээ 45 см квадрат юм байна гэж олж болж байна. За дараагийн жишээг харъя. За энэ мөн адил өгөгдсөн бодлого байгаа. Квадратын хүрээний урт нь 4 дм 8 см бол талын урт ба талбайг болоод миллиметрээр илэрхийлье. За энд хүрээний урт гэдэг ойлголт гарсан. Тэгэхээр квадрат өгөгдсөн зүйлийнхаа яг юу вэ? Юу нь мэдэгдэж байна вэ гэдгийг маш сайн ухаарч ойлгох. За тэгшинцэгт биш квадратын гэсэн учраас бүх тал нь тэнцвүүдийг квадратын дөрвөн талтын хүрээний урт буюу энэ шар дөрвөн тал нь нийлээд 4 дм 8 см гэж. Энэ дөрвөн тал хүрээний урт гэсэн учраас дөрвөн тал нь нийлээд ийм хэмжээтэй. За тэгвэл хүрээний уртыг олох томьёо биднэрт хэрэгтэй болж байна тийм үү? Тэгэхээр дөрвөн тал нь 48 см буюу бага нэрлэм шилжүүлсэн байна. Тэнцүү бол нэг тал нь хэд юм бэ гэдгийг олохын тулд бид нэр дөрвөн талдаа хувааж олдог. За ингэхээр нэг талын урт маань 12 см. За бид нар талын уртаа сая оллоо. Одоо яг үхээр талбайгаа олно гэдэг маань квадратыг талбайг олдог томьёо бас хэрэгтэй гэсэн. За тэгэхээр дүрсийн талбай гэдэг маань талыг талаар л үржүүлнэ. Тэгэхээр яагаад аагаар үржүүлсэн бэ гэхээр квадрат гэдэг маань бүх тал нь тэнцүү учраас ижилхэн үсгээр тэмдэглэгдэж байгаа. За ингээд тал маань 12 учраас 12-ыг 12 үржүүлээ 144 см. За ихэнх хүүхдүүдийн алдаа юун дээр байсан бэ гэхээр сантиметр квадрат гэдээ орхисон. Яг энэ хэсгийг дугуйсан. Гэтэл
өгөгдөл маань бодлогын асуулт маань миллиметрээр илэрхийлсэн. За одоо ингээ яаж миллиметрээр илэрхийлэх вэ гэхээр бидэнд мөн адил сантиметрийг миллиметр квадрат руу илэрхийлэх гэж байгаа учраас 1 сантиметрт хэдэн миллиметр багтдаг вэ гэдэг. Тэгэхээр 1 см 10 мм-тэй тэнцвэл 10-ыг 10-аар үржүүллээ 100 мм квадраттай тэнцүү юм байна гэдэг хамаарлаа олох нь чухал. За үүнийгээ мэдсэн юм чи одоо яах вэ гэхээр 144-ийг 100 мм квадратаар үржүүллээ 1400 мм квадрат юм байна гэж олох байжээ. За мөн дараагийн бодлого. За энэ хамгийн сүүлийн онлайн шалгалтанд орсон бодлого байгаа. За тэгэхээр биднэрт өгөгдсөн бодлого маань байшин хэлбэртэй тэгш өнцөгт болон гурвалжны талбайг олох дүрс нийлсэн байна. За тэгэхээр бүгдээрээ яах вэ гэхээр дүрсээ гүйцээнэ. За ингэхээр ерөөсөө хоёр тэгш өнцөгт болчихж байна. За талууд мэдэгдэж байгаагаар нь S1-гээ бүгдээрээ олъё. 6-8-ийн 48 м квадрат. За S2 буюу 4 тийм ээ гурвалжны өндөр нь 4 гэж мэдэгдэж байгаа маань өргөн нь 4 гэсэн. 4-8-ийн 32 м квадрат буюу гурвалжны талбайг олоход 2 хуваадаг гэхээр 32-ыг 2 хуваалаа 16 м квадрат. Тэгэхээр энэ гүйцээсэн дүрсийн талбай буюу энэ дүрсийг 2 хуваасан талбай хэмжээ гэсэн. За одоо бид нэр яах вэ гэхээр 2 S1 S2 дүрсийнхаа талбайг хооронд нь нэмээд 64 м квадрат юм байна гэж олж байна. За хамгийн сүүлийн бодлого. Квадратын талыг 2 дахин хэсгэхэд талбай хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн. За энийг танхимын хичээлээр бид нэр үзсэн байгаа. За багш нь дахид тайлбарлая. Квадратын талыг гэсэн. За ямар нэгэн квадрат байгаа юм. За нэг талыг 3 см гэж үзье. За энэ талыг 2 дахин хэсгэнэ гэхээр яах вэ? 3 2-ын 6 болно. Тэгэхээр нөгөөх маань 6 см болж өөрчлөгдөнө. За энэ хоёр талбай хэрхэн өөрчлөгдөхийг олохын тулд бүгдөө яах вэ гэхээр талбайг нь олно. За 3 3 9 см квадрат ихний дүрс. Дараагийнх нь 6 6 36 см квадрат. Тэгэхээр гол асуулт маань 2 дахин ихсэхэд талбай нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэхээр эннээсээ энэ маань яаж өөрчлөгдсөн байна уу гэхээр ихсэж өөрчлөгдсөн байна. Тэгэхээр хэд дахин ихссэн байна уу гэхээр 36-гаа 9-тэй хувааж үзье. 4 дахин буюу энэ ихний квадрат маань энэ дотор 4 удаа давтагдах боломжтой буюу 4 дахин ихсэж өөрчлөгдсөн байна гэдэг бодолтыг бид нар жишээн дээр тайлбарлаж олж олох хэрэгтэй байсан байна. За ингээд дасгал даалгавраа амжилттай гүйцэтгэж цаг тухайн бүртэн илгээж байгаа хүүхдүүдтэй багш нь баярлж байна. Тэгэхээр 12 сарын 18 хүртэл бүгдээрээ онлайнаараа хичээлээ үргэлжлүүлээд хичээлсээр 18-наас эхлэн 2 дугаар улирлын амралт маань эхлэхээр байгаа. Тэгэхээр хүүхэд урдаар бүрдээ хичээнгүйлэн суралцаарай гэж багш нь та бүхнээсээ хүсэж байна.